Олон нийтийн оролцоо сургууль төсөл хөтөлбөр хэрэгжүүлснээр Үлзий цамын ерөнхий боловсролын сургууль 6-аас 9-р ангийн эцэгчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэн ажиллаж байна. 1-5 дугаар анги буюу бага ангид эцэгхийн оролцоо сайн байдаг ч дунд ангиас эцэгхийн оролцоо суларч байгаа нь судалгаанаас ажиглагджээ. Тиймээс 6-аас 9-р ангийн эцэгхийн зөвлөлийг байгуулж тогтмол үйл ажиллагаагаа явуулж сургуулийн бодлого төлөвлөлтөнд хяналт тавин ажиллаж байна. За манай сургууль дээр олон нийтийн оролцоо сургуулийн хүрээнд хамтдаа хөгжиж гэсэн төсөл маань амжилттай хэрэгжиж байгаа. За хамтдаа хөгжиж төслийн хүрээнд бол манайх 6-аас 9-р ангийн эцэгхийн чадварчсан бүлгийг байгууллаа. 3-аас 4 удаагийн хандлагын өөрчлөх чадваржуулах сургалтыг хийсний үндсэн дээр эцэг эхчүүд маань төслөөг амжилттай хэрэгжүүлж байна. За энэхүү төсөл манай сургуульд хэрэгжснээр олон үр дүнг үзүүлж байна. За үүнээс би дурдж хэлэхэд одоо түрүүнд нь манай сургуулийн одоо эцэгхийн итвэх оролцоо бол төдийлөн сайн байгаагүй. Энэ төслийн хүрээнд энэ төсөл хэрэгжснээр бол бид бүхэн энэ эцэгхийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр хөдөөгийн анзлагдсан малчин эцэг эхчүүдийг оролцуулж байгаагаараа бас онцлог байна. За багш нар маань ангийн хурлыг одоо шинэлэг байдлаар хийсэн үр дүнд бол эцэг эхчүүд маань хүүхдийнхээ хуралд оролцсон, хүүхдийнхээ одоо юу хүсэж мөрөөдөж, юу дутагдж байгаа, юун дээр анхаарах тал дээр одоо сургууль багш нартай хамтран ажиллая гэсэн ийм хүсэл эрмэлзэлтэй болж ирсэн. Олон нийтийн оролцоо сургууль гэсэн төсөл манай сургууль дээр хэрэгжээд за энэ төслийн хүрээнд бид нэр бол 6-аас 9-р ангийн эцэг эхчүүдийг чадварчуулсан бүлгийг байгуулсан байгаа. За энэ бүлгээр бол дамжуулаад бид нэр багш, сурагч, эцэг эхчүүдийн хамтын одоо уялдааг улам бүр сайжруулах энэ алхамд бидний одоо гүр болж гисэн байгаа. Эцэгхийн зөвлөлийн үйл ажиллагааг сургуулийн удирдлагууд дэмжиж тусгай нэгүрээ гарган тохижуулж байнгын үйл ажиллагаатай болгож эцэгчүүд хамтдаа хөгжиж төв цуглаж эцэгхийн хурлаа хийж багш сурагчдтай хэрхэн хамтарч ажиллахаа төлөвлөдөг байна. Ажлынхаа тайлан сар улиржилээр нь тайлагнан дүгндэг байна. Олон нийтийн оролцоо сургууль төсөл хэрэгжээд хамтдаа хөгжиж гэсэн уриатай эцэгхийн зөвлөл ажиллаж байна. Тэгээ энэ төсөлд хамрагдахаас өмнө бол бид нар чинь миний хувьд л одоо энэ сургуулийн дотоод амьдрал үйл ажиллагаанаас маш хол хэмтэй дотоод юу болж байгааг бүүмэд явж ирсэн юм байна. Хүүхдээ өвчлээдэг, иржлээдэг. Одоо энэ төсөл хэрэгжснээс хойш бол би энэ сургуулийн одоо эцэг эхэн юм шиг, сурагч юм шиг, нэг бодоход багш юм шиг ийм л оюун ойрхон бүх үйл ажиллагаа нэгт холбоотой үйл ажиллагаанд нэгдэж орчоод сайхан явж байна. Энэ төсөл хэрэгжснээр хамгийн гол нь бид нар одоо нөгөө эцэг эхчүүд, хүүхдүүд багш нарын хамтын ажиллагаа сайжирч хамтдаа хөгжиж өрөөнд орно. Сургууль хүүхэд эцэг эхчийн харилцаа нэгдэж одоо бие биенээ ойлгох, хүүхдүүдийнхээ сурлах хүмүүжилд илүүгээр анхаарал тавих, эцэг эхчүүд бас чөлөө зав гаргаж хүүхдүүдтэйгээ ажиллах, бас өөрсөндөө чөлөө зав гарч спортоо одоо тэр флаш моб гэх дасгалаар хичээллэх зэрэг ингээд үр дүнтэй ажлууд хийгдэж байгаа. Тэрнээс гадна бас миний хувьд энэ хүүхдийг хичээл дээр ирж сууж байгаа нь бас амжилттай хуваалцах хичээл дээр нэрж суугаад тэгээ бас хүүхдийн хичээлд оролцоо ямар байгаа, хүүхдэд одоо юу дутагдaltaй байгаа, хүүхдүүдэд ер нь юу хэрэгтэй байдгийг бас мэдж авсан. Тэгээ багш нартайгаа бас ойр дотно харьцаж хүүхэд эцэг их багш нарын хамтын ажиллагаа сайн хөгжих хэрэгтэй төсөл байна гэж миний хувьд бодож байна. Үлзий цамын ерөнхий боловсролын сургууль эцэгхийн зөвлөлөөр дамжуулан эцэгхийн оролцоог нэмэгдүүлэх эрүүл бие ялдартай, сурах хүсэл эрмэлзлэлтэй, зөв зан үйлийн эзэн хүүхдийг төлөвшүүлэхийг зорж ажлынхаа гарааг эхлүүлж байсан бол одоо зорилго эхнээсээ биелэлээ олжээ. Багш сурагч эцэгхийн харилцаанд эерэг өөрчлөлт гарсан байна. Тус сургуулийн сурагчдын 70% нь малчин айлын хүүхдүүд малчид цаг зам муутай байдгаас тэр бүр сургуулийн үйл ажиллагаанд оролцоод байдаг байна. Харин төсөл хөтөлбөр хэрэгжүүлснээр малчин эцэгчүүдийн оролцоо илүүтэй нэмэгдсэн. Манай сургууль хамтаа хөгжих төсөл хэрэгжснээр бидний болоод эцэг эхчүүдийн оролцоо маш их хөгжсөн. Жишээлхэд манай сургууль урд нь өмнө нь болохоор зэрэгийнхүү ийм төсөл хэрэгжиж байгаагүй. Одоо жишээлхэд манай анги энэхүү төсөл хэрэгжснээр манай ангийн хүүхдүүд өөмүүлж цахилгууддаг байсан бол одоо тэр зүйл маань тхээ болсон. Одоо энэхүү хамтаа хөгжих төсөл хэрэгжснээр болохоор манай ангийнхан сурлага хөдөлмөр болоод өөрийн ирээдүйд зорилготой хүрэхийн тулд илүү их чармаалт үзүүлдэг болсон. Мөн хамтаа хөгжих төслийн хүрээнд бидний эцэг эхчүүдтэйгээ хамтран бүтээл болоод зүйлүүдийг маш ихээр хийдэг болсон. Эцэг эхчүүд маань биднэрт их тусаж энэхүү бүтээлүүдийг бид нэр эцэг эхтэйгээ хамтран хийж байгаа.